За бүгдээрээ сайхан олсон уу? За хоол амттай байна уу? За хоол амттай байна гэж. За хоолоо амтрахын ицсэн болвол хоёр дахь үгийн цагаа залбираад эхлүүлье. За нүдэ аниад гараа атгаад за хамт залбирая. Биднийг хайрладаг Бурхан минь ээ. Эзэн Бурхан та биднийг ямар их агуу хайраар хайрлаад аварч өгсөн бэ гэдгийг энэ цагт илүү баттай мэдээд илүү баттай ухаарч таар хүүхэд нэг тусврын чихийг нээж өгөөрөө. Сонсож байгаа бүхий л хүүхдүүд маань зүрх сэтгэлээ нээгээд эзэн Бурхан таны үгийг хүлээж авч баттай итгээд мөнхийн улс руу явж чадах тийм хүүхэд болохоор та тусалж хамтайж өгөөрөө. Үгийг дамжуулж байгаа дутуу нэгэндээ ч гэсэндээ эзэн та хүч чадал мэрэг ухаанаа дүүргэж өгөөрөө. Энд байгаа бүхий л хүүхдүүд маань эзэн Бурхан таны тэр агуу хайрыг мэдэж итгэхээр та тусалж хамт байгаад өнөөдрийн семинарын эхлэх цагаас ахуулаад дуусах цаг хүртэл хамт байж туслаарай. Үлдэж байгаа бүхий л зүйлийг эзэн Бурхан танд даатгаад биднийг хайрлаад аварч өгсөн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За. За хоолоо идчихэд буцаа цугласан чинь тийм ээ. Хоорондоо ярьж байгаа, найзтайгаа ярьж байгаа хүүхдүүд их болчихжээ. За бүгдээр дэлгэц рүү хараарай. За бид нар энэ 1-7 хоногийн турш сүм дээр ирээд Библийг сураад Бурханы талаар сурж гин тийм үү? За эхний өдөр юу сурсан бэ? Библи үнэн гэдгийг сурсан тийм ээ. Библи үнэн байна уу? Үнэн байна. За Бурхан амьд оршин байна гэж байна. Бурхан байна уу байхгүй байна уу? Байна. Библийн Бурхан амьд оршин байж байна. За бас там диваажин байна уу? Бидрийг үгсний дараа там диваажин байгаа гэж байгаа. За бас өчтөр бүгдээрээ сурсан би үглээ гимтэн гэсэн тийм ээ. Гим нүгэлтэй байж байгаа шүүгдэх юм бол там руу орно гэж сурсан. За тэгээд Бурхан минь ээ намайг аварч өгөөч гэд гимшээд Бурхан руу зүрх сэтгэлээ хандуулаад өнөөдөр энэ цагт сурах хамгийн чухал зүйл мөн хамийг олж авнаа гэж байгаа. За Библийг сураад судлаад үзсэн чинь ер нь итгэгдэж гин үү та бүхэнд? Ер нь хэдүү итгэгдэж гин? За бүрэн дүүр нь итгээгүй хүүхдүүд бас байна тийм ээ. За нэг жаахан бодоо үзтээ та бүхэн. Библиэлд бичсэн байсан бүх зүйл биелж гин үү? Бүгд биелээ явж гин тийм ээ. За Бурхан дэлхийг усаар шүүнэ гэсэн. Усаар шүүсэн үү? Шүүсэн. Одоо ч хүртэл Ноагийн авдар хаана гойлээ? Араараа дуулан дээр байгаа гэж. За Бурхан Израилийн ард түмнийг сүрүүлээд дахин сэргэнэ гэсэн. Израилийн ард түмэн одоо дахин сэргсэн билүү? Сэргсэн тийм ээ. Тэгэхээр энэ Библиэлд байгаа бичигдсэн бүх үг нь 100% биелээд явж байна гэсэн үг. За тэгвэл дүгнээд хэлэх юм бол энэ Библиэлд бичигдсэн байгаа бүх үг нэг ч үсгийн алдаагүй бүрэн дүүрэн 100% үнэн гэсэн үг. Библиэлд худлаа бичигдсэн зүйл байгаа болов? Байхгүй. Яагаад байхгүй гэж юм хэрэг? Энэ Библи бичигдэж эхэлснээс ахуулаад бичигдэж дуусах хүртэл бүр өнөөдрийг ч хүртэл та 3-4 мянган жилийн турш
Маш олон хүмүүсийн Библиэс худлаа зүйлийг олох гээд судлаад үтсэн. Худал зүйл олцсон болов? Олдоогүй байж байгаа. Нэг ч худлаа зүйл олдоогүй болохоор 100% юу вэ? Үнэн гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бид нар байнга л энэ Библиэс ишлэл хараад Библийг судлаа явж байна. Библиэр бичигдсэн ишлэл нь үнэн гэсэн үг үү, худлаа гэсэн үг үү? Үнэн гэсэн үг. Сая Есүс гим нүгэлгүй гэсэн чинь гимтэй штэ гэж тэндээс нэг хүүгд гисэн. Библиэр гим нүгэлгүйгээ бичсэн байна. Тэгвэл гим нүгэлгүй л гэсэн үг тийм ээ? Тэгэхээр Библи чинь 100% үнэн байж байгаа. За хэдүүлээ өнгөрсөн цагт сурсан агуулга давтаад тэгээд цаашаа явъя. За яагаад Есүс энэ дэлхийд ирээд загалмай дээр цовдлогдоод тэр аимшигтай зовлон хараал шийтгэлийг аваад өгөж өгсөн бэ? Бидний гим нүглээс болоо тийм ээ. За тэгвэл бодоо үзээрэй. Хэрвээ там гэж байхгүй байсан бол Есүс энэ дэлхийд ирээд загалмай дээр цовдлогдоод нас барах хэрэг байгаа болов? Ямар ч хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр там байхгүй юм чинь тийм ээ? Там байна. Бид нар гим нүгэлтэй байна. Гим нүглээс болоод тэр аимшигтай там руу орох гэдэг. Тийм учраас л Есүс бидрийг хайрлаад тэр там руу оруулахгүй тулд тамаас татаж гаргаад диваажн руу авч явахын тулд загалмай дээр цовдлогдоод нас орсон байж байгаа. За. Өчигдөр өнөөдрийн үгэн дээр ч сурсаар л байна. Бид нар гим нүглээс өөр хийсэн зүйл байхгүй тийм ээ? Толгоогоороо, гараараа, сэтгэлээрээ, бодлоороо, үйлдэлээрээ юу юм лоо? Байнга л гим нүгэл хийгээд байна. Бидний энэ гим нүглийг яасан гэсэн бэлээ? За энэ ишлийг хамт уншийе. Бүгдээрээ бид хонь мэд төөрж, бүгд л өөр өөрийн замаар яв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүн дээр эзэн тохов. За энэ ишлийг энэ цаг жаахан дэлгэрэнгүй сурыг. Бид бүгдээрээ хонь мэд төөрөөд явж исэн гэж юм тийм ээ? Бид бүгд гэж байгаа нь энд сууж байгаа хүүхэд нэг тус хүрээ гэсэн үг. Тэгээд бүгд л өөрийнхөө замаар явж исэн. Бүгд л өөрийнхөө замаар гим нүгэл үйлдэл амьдарч исэн тийм ээ? Тэгээд тийм байдал тунд бүгдийн маань хилэнцгийг эзэн бурхан түүн дээр тохвоо гэдэг чинь хэнийг гэсэн бэлээ? Хин дээр тогч байгаа гэсэн бэлээ? Тий, Есүс дээр тогч гинөө гэсэн. За. Өчигдөр багшаас надаас нөгөө бэлэг авсан сурагч байна уу? Ирсэн үү? За, багштай урагшаа гараад ирээрэй. За. Ирхэн бэлэг мөн үнэ. Өөр ингредиент зөвцөө явж. За, өчигдөр цэнгүүн энэ хайрцагт гим нүглээ бичиж хийсэн үү? За. Манай найзууд энэ дотор гим нүглээ бичиж хийсэн үү? Хийсэн тийм ээ. За, энэ цэнгүүний бүх гим нүгэл. За. Багштай урагшаа хацах гэж. За. Энэ дотор цэнгүүний гим нүгэлч байгаа. Бас та бүхний гим нүгэл байгаа юу, байхгүй юу? Байгаа, тийм ээ. За. Энэ ишлийг харах юм бол юу гэж байна? Бүгдийн маань хилэнцгийг түүнд эзэн тохвоо гэсэн шүү дээ, тийм ээ? За. Цэнгүүний гмийг бас энэ та бүхний бүхий л гмийг бурхан хинт тогсон гэж юм? Есүс тогсон гэж. За. Энэ тараж байгаас Есүс тогсон гэсэн. За, дахиад нэг жишээд тээ. За. Энэ цэнгүүний өнөөдрийн хүртэл амьдрангаа хийсэн гим нүгэл шүү. За. За. Энэ хоошдоо өөхөх хүртлийн амьдрах та хийх гим нүгэл. Энэ ингээд юу вэ? Цэнгүүний бүх гим нүгэл тийм үү? За, та бүхэн ч гэсэндээ өнөөдөр хүртэл хийсэн гим байгаа гэсэн тийм ээ?
хооштой өөх хүртлэх гим хийгээд амьдрах болов уу, хийхгүй амьдрах болов уу? Хийгээд амьдрах тийм. Тэгэхээр энэ бүх гим нүглийг нь яасан бэ? Бүгдийг нь аваад Есүс тоглоо гэсэн. Хэн тохоод байгаа вэ? Бурхан Есүс тохоод байгаа. За, Бурхан. За би чиний өнөөдрийн хүртэл хийх гимиг чинь л аваа явъя. Ингэж хэлсэн бол яах вэ? Энэ үлдсэн хооштой хийх гимээсээ болоод цэнгүүн там руу явна гэсэн үг тийм ээ. За тэгтэл үлдсэн хооштой хийх гимиг нь хүртэл аваад яасан бэ? Есүс тогсон гэж байна. За багштай суугаар. За энэ агуулгыг дийлэг рүү лээд сурья. За бидний энэ гимнүглийг Есүс яаж уучлж өгсөн гэсэн бэ? Загалмай дээр цовдлогдоод өөрийнхөө бүхий л ус цусыг урсгаад гимнүглийг маань уучлж өгсөн гэсэн. За энэ улаан даавууг Есүсийн цус гэж бодороо та бүхэн. Энэ юу вэ? Бидний гимнүгэл шүү дээ тийм ээ. За энэ хар хайрцаг чинь бидний гимнүгэл гэсэн. За Есүс цусаа урсгаад яасан бэ? Гимнүглийг халахалсан гэсэн. Бидний гимнүгэл одоо харагдаж байна уу та бүхэнд? Хар хайрцаг харагдаж байна уу? Юу харагдаж байна? Улаан даавуу харагдаж байна тийм ээ. Улаан даавууг юу гэсэн бэлээ? Есүсийн цус гэсэн. Тэр Есүсийн цус бидний бүх гимнүглийг ийхүү халахалж өгсөн байх нэ. Энэ агуулгыг дийлгэрэнгүү сурья. За Есүс гимнүгэлтэй гэлүү гимнүгэлгүй гэлүү? Байхгүй гэсэн шүү дээ тийм ээ. Тэгвэл яагаад Есүс загалмай дээр цовдлогдоод нас орж байна? Гимнүгэл байхгүй гэсэн шүү дээ уулна. Энэ загалмай дээр ямар хүн цовдлогдоод өгдөг вэ гэхээр загалмай чинь цаазын хамгийн дээд ял нь байхгүй юу? Хамгийн бохир, хамгийн муухай аимшигтай гимнүгэл үйлцэн дээрэмчин, алуурчин хүмүүсийг энэ дээр үед Израилийн ард түмэн Ромын дарлалын үед загалмай дээр цовдлоод алдаг байсан. Тэгтэл Есүс яагаад загалмай дээр цовдлогдоод нас орж байгаа юм бол? Бидний гимнүглийг авсан шүү дээ тийм ээ. Үүсэн гэсэн тийм ээ. Бүгдийн маань хилэнцгийг түүн дээр эзэн тогсоо. Есүс гимнүгэлгүй байж хат нь бидний гимнүглийг Есүс тогтсон байна. Тэгвэл одоо яасан? Есүс гимтэн болсон гэсэн үг тийм ээ. За тэгвэл бид нар яаж гинү? Гимгүй болж байгаа сте. Одоо хэн цусаа урсгаад өгөх хэрэгтэй болж байна? Есүс цусаа урсгаад өгөх хэрэгтэй болж байна. За. Бидний толгоогоор хийсэн гимээс болоод Есүсийн толгойд өргөстөө титэм зүйлгсэн, гаранд нь хадаа садагдсан. Бидний хөлөөрөө хийсэн гимээс болоод хөлөнд хадаа садагдаад хөлөнд нэс бүх цус урссан. Тэгээд бас бидний сэтгэл бодлороо хийж байгаа гэмээс болоод Есүсийн цээж рүү жад хатгагддаг. Тэгээд Есүсийн бүх цус, бүх ус урсаад бидний гимнүглийг уучлах ажлыг бүрэн дүүрэн гүйцээсэй гэж байгаа. Тэгвэл энэ сууж байгаа та бүхэнтэй хамааралтай байна уу, хамааралгүй байна уу? Есүс загалмай дээр цовдлогдож байгаа нь бид бүхэнд хамгийн их хамаатай байгаа ч тийм ээ. Яагаад вэ? Бидний гимнүглийг уучлахын тулд загалмай дээр хамгийн сүүлд хэлсэн үг нь юу гэж байна? Гүйцэлдлээ гэсэн. За Библиэлд
бидний гэм нүглийг уужилж өгсөн гэд маш олон баталгаа, баримт, нотлохог бичиж үлдээсэн байж байгаа. Одоо хэдүүлээ энэ Библиэс хэд ишлэлийг олоод уншаад шалгаж үзье. Бидний гэм нүгэл үнэхээр уучлагдсан юм уу? Уучлагдсан гэдэг баталгаан байна уу? Тэрийг хамтдаа харъя. За, энэ ишлэлийг нэг дуугаар хамт уншийе. Үзэгтэн сайнны төлөө би гашуунаар зовсон. Амийг минь сүүлийн нүхнээс та хамгаалсан. Гим нүгэл бүрийг минь та нурууныхаа араар хайсан. За, бидний гим нүглийг яасан гэж юм? Нурууныхаа араар хайсан гэж штэ, тийм ээ? За, энэ гим нүгэлгээ бодъё. Есүс бидний гимийг нурууныхаа ард хайцсан гэж юм. Энэ гим нүгэл одоо надад харагдах уу? Харагдахгүй. Тэгэхээр Есүс бидний гим нүгэл харагдахгүй гэсэн. Яаж ийн үү? Та бүхний нурууныхаа арыг харддаг уу? Харж чаддаг уу? Чадахгүй шүү дээ. Үүнтэй адилхан бидний гимийг нурууныхаа араар хайсан гэж. За бас хөөхөн гар дээр сувсан тийм ээ. За энэ ишлийг уншийе. Биднийг тэрээр дахин өрөвдөн хилэнцээ маань хөл доороо гიშгчин бүх нүглийг та тэнгисийн гүн рүү хайна. Хөөхөн гар дээр юу гэж сурсан бэ? Далай орол руу хайнаа гэсэн шүү дээ, тийм ээ. Энэ дээр юу гэж гинэ? Бүх нүглийг та тэнгисийн гүн рүү хайнаа гэж байна. Далай оролд байгаа зүйл харагдах болов? Харагдахгүй шүү дээ, тийм ээ. За би ёстой гим нүглээ олмоор байна гэж далай орол руу сэлдэх хүүхэд байна уу? Тийх боломжгүй шүү дээ, тийм ээ. За энэ ишлийг сайн сонсоорой. Багш нь уншаад өгье. Давхар уншиж болохгүй шүү. За, Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хинч мөхөхгүй харин мөн хамтай болноо. Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин хүүгээрээ дамжуулан ертөнцийг аврахын тулд түүнийг ертөнцөд илгээсэн билээ. За хүүд итгэх юм бол яана гэж гинүү? Мөхөхгүй мөн хамтай болно гэж юм, тийм ээ? За та бүхэн Есүсийн хийсэн ажилд итгэж гинүү? За. Итгэх юм бол яах нь вэ? Мөн хамтай болно гэж шүү дээ, тийм ээ? За Исая 43-ийн 25-ыг чанга дугаар хамт уншийе. Би зөвхөн би л өөрийнхөө төлөө гим төлөлийг чин арилган нүглийг чин дурсахгүй. За Бурхан бидний гим нүглийг дурснаа гинүү, дурсахгүй гинүү? Дурсахгүй гэж штэ. Энэ гоё вэ нөө муухай вэ нөө? За та бүхэн хийсэн гим нүглээ санаж гинүү, санахгүй байна уу? Санаж юм, тийм ээ? Гим нүглийг бид нар бол одоо санаж байгаа. Харин Бурхан яана гэж гинүү? Энэ гим нүглийг чинь дурсахгүй, санахгүй гэж юм. Ойлгож байна уу? За. Энэ ишлийг бас хамтдаа уншийе. Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гítэлж амин шилжсэн гэж. За. Бурхны үгийг сонсоод за түүнд итгэх юм бол мөн хамтай болно. Тэгээд үхлээс гэтлээд амин шилжсэн гэдэг чинь там руу явах байсан хувь тавилантай намайг там руу явуулахгүйгээр татаж гаргаад хаашаа явуулж гинөө? Диваажин руу явуулсан гэсэн үг. За энэ ишлийг бүх
эрэгтэй хүүхдүүд маань уншия. За, хамт уншия. Есүс зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. За, Есүс юу гэж хэлж гинэ вэ? Зам, үнэн, ам би байгаа юм аа. Хинч надаар дамжихгүйгээр эцэгт хүрч чадахгүй гэдэг чинь хинч надаар дамжлахгүйгээр Бурхны өмнө очиж чадахгүй гэсэн үг. Бид бүхэн юу вэ? Үхээ дуусах юм бол там руу явах өрөвдөлтөй хувь тавилантай байсан. Энэ нэг хүн хүрхрээнээс унаад энэ доошоо унчвал яах вэ? Хад чулуун цохигдвол үхэж таарна шүү дээ, тийм ээ? Тэгтэл яаж гинэ вэ? Загалмайгаар дамжуулаад амьд үлдэж. За, үүнтэй адилхан Есүс зам, үнэн, ам бол би байгаа юм аа гэж хэлж байна. Юу вэ? Есүсийн загалмай дээр гүйцэлдүүлсэн тэр ажил нь бидрийг тамаас аварч гаргаад юуаач руу явуулж байгаа байна. За, энэ ишлийг одоо эмэгтэй сурагч нар маань бүгдээрээ уншия. Сайн мэдэн та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж үр жимс сургуулж байгаагаад Бурхны нэгүслийг сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс чин эхлэн та нарын дунд бас ургуулж байна. За, сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс чин эхлэнэ гэж байна. Юу эхэлж байгаа вэ гэхээр аврагдсан. За, нэг багш нь зураг зуръя. За, энэ дэлхий дээр хамгийн анхны хүн хэн бэ? Хамгийн анхны хүн Адамыг Бурхан бүтээсэн, тийм ээ? За, хамгийн сүүлд төр хүн хэн бол? Мэдхгүй шүү дээ, тийм ээ? За, энэ хүнийг тэгвэл Ядам гэж нэрлэж. Эхнийхийг нь Адам гэсэн юм чинь, тийм ээ? Хоёр дахьыг нь Ядам гэж нэрлэж. За. Есүс хизээ энэ дэлхий дээр мэндэлсэн билээ? За, өнөөдөр 2025 он, тийм ээ? Есүс мэндэлсний дараа 1 он, 2 он гэд тоолж ирсэн. Тэгэхээр Есүс бидний амьдарч байгаа цаг үеэс 2000 жилийн өмнө ирсэн гэсэн үг. За. Өнөөдөр хэдэн сарын хэдэн блэ? 4 сарын 12 гэж. За. Ишлэлийг харуулж өгөрөө. За, эндээс харах юм бол сонсоод үнэхээр ухаарсан өдрөөс чинь эхлэн та нарын дундаж адилхан байна гэсэн юу гэсэн үг вэ гэхээр багш нь энэ Библийн семинарыг та бүхэнтэй адилхан сонсоод энэ Есүсийн хайрын талаар сураад аврагдсан өдөр гэж байгаа. Багш нь хизээ аврагдсан бэ гэхээр 2018 оны 10 сарын 27-нд яг та бүхэнтэй адилхан ийм семинарыг сонсоод аврагдсан байж байгаа. За, тэгвэл ухаарсан өдөр гэдэг чинь бид бүхний аврагдсан өдрийг хэлж байгаа. Та бүхэн энэ үннийг хизээ мэдэж гин үү? Өнөөдөр мэдж авч штэ, тийм ээ? За, энэ нь бидний ухаарсан өдрөө гэсэн үг. За, үргэлжлүүлээд суръя. За, Бурхан бол хайр гэсэн, тийм ээ? Бурхан биднийг хайрлахгүй бол аварч өгөх боломжгүй. Бурхан биднэрт хайртай учраас л аварч өгсөн байж байгаа. За, төгс хайр гэж. Бурхан төгс золилтыг загалмай дээр гүйцэлдүүлсэн. За, Бурханы хайр хязгааргүй хайр гэж. Хязгааргүйгээр бидний гэв нүхлийг зольж өгсөн байж байгаа. За, бас мөнхийн хайр гэж юм, тийм ээ?
За бүгдээ дэлгэц рүү хараарай. Хажуудах найз руугаа харж болохгүй шүү. За мөнхийн хайр гэдэг чинь бидний гим нүглийг мөнхөд сольж өгсөн гэсэн үг. Бас ямар нэгэн болцолгүй хайр байж байгаа. Хэрвээ та бүхэн 10 жил тасралтгүй сүмд яваа. Тэгвэл та бүхнийг аварч өгнө гэсэн бол яах вэ? Аврагдах хүн байгаа болоо. Хэцүү шттэ тийм ээ. Тэгэхээр аврагдахад ямар нэгэн болцол байхгүйгээр хайрлж өгсөн гэсэн үг. За эхний цаг дээр сурсан хэлсэн тийм ээ. Бурхан биднэрт ямар бэлгийг өгсөн гэсэн мөлий? Аврал гэдэг бэлгийг өгсөн тийм ээ. Аврал гэдэг бэлгийг авсан уу? За аваагүй юм шиг дуурайт. За аврал гэдэг нь юу гэсэн мөлий? Гим нүглээ уучлуулах гэсэн шүү дээ. Та бүхний гим уучлагдсан байна уу? Уучлагдаагүй байна уу? Сая Библиэр гарсан ишлүүдээр дамжуулаад шалгаж үзлээ шүү дээ, тийм ээ. Бурхан бидний гим нүглийг уучлсан гэж юм, дурсахгүй гэж юм, тэнгисийн гүн рүү хайсан гэж юм. Эн чинь бүгдээрээ бидний гимийг бүгдийг нь уучлсан гэж. Гим нүглийг уучлуулсан уу? За чанга хариулж өгөрөө. Та бүхэн аврагдсан уу? За аврагдсан бол гараа өргөсгий. Аврагдсан гэж бодож байгаа хүүхдүүд маань гараа өргөөрэй. За гараа болгоё. Гараа болгоорой. За хараахан би энэ авралын талаар бүрэн дүүрэн одоо мэдэхгүй байна. Сайн ойлгохгүй байна гэж байгаа хүүхдүүд маань дараагийн цагт багштайгаа нөхлөөд бас сүмийн сургуулийн үгийг сонсоод авралаа илүү баталгаатай болгох хэрэгтэй байж байгаа. За бид нар одоо эхний цагт Есүс бидний төлөө үхээд загалмай дээр цовдлогдоод нас барсан гэж сурсан тийм ээ. За Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдоод нас бараал дууссан юм биш. Дахин амьлаад Диваачн руу явсан гэж байгаа. За энэ ишлийг хамт уншийе. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус харин өөрсдийн төлөө өгөхөд амьлуулагдсан түүний төлөө амьдрнаа. За эндээс харуул бид нар хоошдоо яаж амьдрах хэрэгтэй вэ гэдгийг бас хэлж байна. Харин өөрсдийнх нь төлөө үхээд амьлуулагдсан түүний төлөө амьдрнаа гэдэг чинь Есүс дахин амьсан гэсэн үг үү, амьлаагүй гэсэн үг үү? Амьлуулагдсан гэж штэ тийм ээ. За энэ ишлийг бас хамт уншийе. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус харин өөрсдийнх нь төлөө өгөхөд амьлуулагдсан түүний төлөө амьдрнаа. Яасан бэ? Нэг ишлийг давтаад уншиж штэ тийм ээ. Анхаарч гинүү? За одоо хэдүүлээ. Гим нүглээ уучлуулчлаа. Аврагдчихлаа. Тэгвэл хойштоо яаж амьдрах юм болоо? Энэ талаар хамтдаа суръя. Хойштоо яаж амьдрах хэрэгтэй гэхээр бидний төлөө загалмай дээр цусаа урсгаад өгөж өгсөн дахин амьлуулагдсан түүний төлөө амьдрах хэрэгтэй гэж. За аврал бол бидний туйлын зорилго биш ээ гэж байна. За урагшаа дэлгэц рүү хараарай. Аврал бариа биш байгаа. Аврал бол гараа байж байгаа. Аврагтаал бүх зүйл дуусаа биш. Аврагдаад жинхэнэ одоо Бурхны хүүхдийн ёсоор амьдрах хэрэгтэй гэсэн үг. За энэ дээр төлөвсөн Христэд итгэж хүнд гэж юм тийм ээ.
бид бүхэн аврагдлаа гэж байгаа нь ингээл дуусчихж байгаа биш. Аврагдсны дараа итгэлийн амьдралаар Бурхны хүүхдийн ёсоор зөв зохистой төлөвшөөд амьдраараа гэж хэлж байгаа. Библийг харах юм бол за энэ ишлийг хамтдаа уншийе. Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Ром 8:1-ээс харах юм бол энэ зураг дээр гарч байгаатай адилхан биднэрт гим нүгэл гэдэг энэ ял одоо үхлийн шийтгэл байсан. Там руу энэ гимээс болоод явах гээд байсан. Тэгтэл Есүс яасан бэ? Загалмайгаар дамжуулаад бидний энэ гим нүглийг тасалж хайсан. За бас Есүс загалмай дээр цовдлогдох үед болсон үйл явдал байгаа. Энийг багш нь түр хэлж өгье. Есүстэй хамт хоёр дээрэмчин загалмай дээр цовдлогддог хамт. Энэ хоёр дээрэмчин яагаад цовдлогч байгаа гэхээр дээрэм хийснээс болоод аимшигтай одоо муухай гим нүгэл хийснээс болоод ял шийтгэлээс болоод гим одоо загалмай дээр цовдлогдоод нас орж байгаа. Тэгэхээр Есүсийг яг цовдлогдох тэр үед нь баруун тал, зүүн талд нь хамт цовдлогддог байж байгаа. За, энэ хоёр дээрэмчин эхлээд Есүсийг доромжилдог. Есүсийн талаар мэдээж их сонсон байгаа. Иргэн тойронд нь ярьж доо Есүсийн талаар сурсан хүмүүсээс байнга ярьж исэн. Тэр талаар ингээл сонсоод байжсэн. Тэгж жагаад хамт цовдлогдож штэ. Тэгтээ Есүсийг доромжилдог. Юу гэж хэлдэг гэхээр өө Есүс ээ чи чинь Бурхны хүүхэд гээ үздээ. Одоо яагаад загалмай дээр цовдлогдоо нас орж байгаа юм бэ? Чи үнэхээр Бурхны хүүхэд юм бол наад загалмайнаасаа буучхаа. Өөрийгөө авраач чи одоо. Бурхны хүүхэд гээ үздээ. Чи чинь Бурхны хүүхэд биш юм шүү гэл доромжилдог. Тэгжитэл нэг дээрэмчин нь нэг зүйлийг ухаарч ойлгодог. Юу ухаарч ойлгодог вэ гэхээр энэ загалмай дээр цовдлогдоод нас орж байгаа Есүс чинь ямар ч гим нүгэлгүй жинхнээсээ Бурхны хүүхэд юм байна гэдгийг мэддэг. Яагаад мэдж авсан бэ гэхээр Есүс загалмай дээр цовдлогдоход залбирсан тийм ээ. Бичлэг дээр харсан уу та бүхэн? Өөрийг нь загалмай дээр хадж байгаа, өөрийг нь цовдлж байгаа тэр Ромын цэргүүдийн төлөө хүртэл Есүс залбирсан. Есүс тэр өөрийг нь хадж байгаа Ромын цэргүүдийн төлөөч хүртэл юу вэ? Өгөж өгч байгаа шүү дээ, тийм ээ? Тэдний гим нүглийг хүртэл уучлж өгөөч гэж залбирч байгаа Есүсийг тэр залбирлыг сонсоод энэ нэг дээрэмчин нь үнэхээр Бурхны хүүхэд юм байна гэд гимшээд ингэж хэлдэг. За энэ ишлийг хамт уншийе. Тэр Есүсээ та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт диваачнд байх болно гэлээ. Есүс юу гэж хэлж гинэ вэ? Тэр дээрэмчин рүү хандаад үннээр би чамд хэлье. Чи өнөөдөр надтай хамт диваачнд очих болно гэж хэлж байна. За энэ бичлэгийг хамт харъя. هلا تجسي بلاك ودير نادي تهوى دي تمار انت هوى انا مش باتكس بس ولا هو بس واحد باكر هالمشبات انت تشبت عني انت صديق به يا شعر انت تقول لي هذولي
Biz manadideydi. Balak. Yok Martin artık koymuş. Kahretsin. За. Энэ хоёр дээрэмч нь өөрийнхөө хийсэн гэмээс болоод цовдлогдож байгаа тийм ээ. Тэгтэл нэг дээрэмч нь гимшээд бурхан минь ээ. Диваачнд очихдоо та намайг санаараа гэдэг чинь би гимнүгүүлтэй юм байна. Намайг аварч өгөөч ээ гэд гимшээд залбирч байна гэсэн. Энэ дээрэмч нь аврагдсан уу? Тийм. Нэг дээрэмч нь аврагдаад Есүстэй хамт диваачн руу явдаг. Нөгөө дээрэмч нь харин там руу явдаг. За. Энэ ишлэгийг хамт уншъя. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд оршуулгадсан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад. Есүс загалмаа дээр цовдлогдоод дууссан биш. Библиэлд бичигдсэн Бурхны амлалтын дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад гэж. За. Энэ ишлийг багш нь уншаад өгье. Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амьлсан юм. Есүс яагаад амьлсан гэж юм? Биднийг зөвтгөхийн төлөө гэж байна. За Есүс дахин амьлаад шавнар дээр ирж одоо ингэж хэлдэг. За энэ ишлэлийг удаахнаар нэг дугаар хамт уншъя. Тэр өдөр буюу 7 хоногийн эхний өдрийн үдэш шав наран юудэчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож тэдэнд амар амгалан та нарт байх болтугай гэв. Үүнийг айлдаад тэр тэдэнд гар хажуугаа үзүүлв. Шав нар нь эзнийг хараад ихэд баярлав. За. Есүс хэдэн шавьтай байсан гэсэн бэ? 12 шавьтай байсан гэсэн. За. 12 шав нь юу хийгээ байжсэн бэхээр Есүсийг загалмай цовдлогдсны дараа шавнар нь юудэчүүдээс айгаад үүдээ түгчсэн байсан гэдэг чинь за бидрийг бас барьж аваад загалмай дээр цовдлчих үе дээ. Есүстэй хамт явж ирсэн гэд бидрийг бас алчих үе дээ гэснэ гэд айгаад хаалгаад үгчээл гэр дотроо айгаал байж. Тэгтэл Есүс шавнырынхаа дунд ирээд юу гэж хэлж ийнэ гэхээр амар амгалан байгтун гэсэн. Амар амгалан байгтун гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр би та нарын гим нүглийг бүгдийг нь уучлаад өгчлөө. Одоо та нарын гим нүглээсээ болоод там руу явахгүй. Одоо та нар айх айцгүй амар тайван амьдарч болно гэсэн үг. Тэгэхээр бид нар гим нүглээс айж амьдрах шаардлага байна уу байхгүй юу? Байхгүй. Есүс өөрөө бүр та бүхнийг амар амгалан байгаараа гэж одоо хэлж байгаа. За. Энэ Есүс яагаад дахин амьдсан бэ? Учир шалтгаан байна. Бидний бүх гим шийдэгдсэн гэдгийн баталгаа. За бас загалмай дээр цовдлогдоод нас барсан Есүс жинхнээсээ Бурхны хүү мөн гэдгийг гэрчлэхийн тулд дахин амьдсан. За бас Есүс итгээд аврагдсан итгэгч нарч дахин амьлнаа гэдгийг нотлохоо. За Библиэрээс харах юм бол за энийг уншъя, хамтдаа уншъя. Харин өөрийг нь хүлээн авсан болгон
өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. За. Есүс Христийг хүлээн авсан болгон Есүсийн нэрд итгэсэн бүгдэд Бурхан яасан гэж гинэ үү? Бурхны хүүхэд болох эрхийг өглөө гэж. За эндээс харъя. За аврагдахаас өмнө болвол Бурхан бид хоёрын байр суурь нь юу байсан бэ гэхээр Бурхан болвол шүүгч байсан. Бид нар болвол юу вэ? Гимтэн байсан шүү дээ. Бид нар гим нүгэлтэйгээ Бурханы өмнө очивол шүүгдээд там руу явах байсан. Харин аврагдсны дараа яаж байр суурь нь өөрчлөгдөж байгаа вэ гэхээр Бурхан миний юу болсон гэж юм? Болсон. Би харин юу болох вэ? Энд сууж байгаа та бүхэн юу болох вэ? Бурханы хүүхэд болно, тийм ээ? За. Тэгэхээр бидний аврагдахаас өмнө дүр төрх болоод аврагдсны дараах энэ ийм өөрчлөлт гарч байгаа. Бид нар бүгдээрээ Бурханы гэр бүл болсон гэсэн үг. За. Багш нь уншаад үгэй, сайн сонсоорой. Дэлгэцүү хараарай. Би тэдэнд мөн хамийг өгнө. Тэд хизээч мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй. Тэднийг надад өгсөн эцэг минь бүхнээс авгаа бөгөөд тэднийг хинч за энийг хамт уншия. Эцгийн гараас булаад чадахгүй. Бурхан бидэнд мөн хамийг өгчихсөн байгаа. Тэгээд энэ мөн хамийг бидний энэ диваачн руу явах энэ баттай үнэн бидрийг энэ диваачнгаас хинч булааж чадахгүй гэж байна. За энэ ишлэгийг нэг дугаар хамт уншия. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тэсэн ядан хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цогж авахлан биетэй адил болгон өөрчилнө. За Есүс дахиамсан бас нэг шалтгаан нь бид нар ч гэсэндээ диваачн руу орохдоо бидний бие өөрчлөгдөө диваачн руу орно гэж хэлж байгаа. За багш нь уншаад өгье. Сайн сонсож байгаарай. Харагтун би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй харин бүгдээрээ өөрчлөгдөх болно гэж. Хизээ өөрчлөгдөх вэ гэхээр Есүс тэнгэрт ирээд аврагдсан хүмүүсийг аваад явах юм бол бидний бие суу алдрын биетэйгээр өөрчлөгдөөд диваачн руу орно гэж байна. За энэ юу вэ? За авгалтай хуурч өөрчлөгдөөд эрвэхэ болоод яаж гинэ вэ? Өөрчлөгдөж байгаа дүр төрх харагдчих. За энэ авгалтай гэдэг амтан байгаа. Авгалтайнаас ямар зүйл гарч ийнэ гэхээр эрвэхэ гарч. Энэ авгалтай гоё харагдаж байна уу? Та бүхэн ёстой гоё хөөхөө өт вэ штэ гэж харж ирсэн үү? Өт харах юм бол ёстой зүхтаал ямар муухай юм бэ гэл тийм ээ. Муухай штэ тийм ээ өт чинь. За энэ хөөх харагдаж байна уу? Муу харагдаж байна уу? Гоё өнгөтөөч гэсэн муухай штэ тийм ээ. За тэгтэл энэ өт яаж ийн хэрэг өөрчлөгдөөд эрвэхэ болж. Тэр саяны муухай өт чинь өөрчлөгдөх юм бол ийм хөөрхөн ийм үзэсгэлэнтэй эрвэхэ болдог. За сая хэлсэн Есүс тэнгэрт ирэх юм бол бидний бие өөрчлөгдөөд диваачн руу орно гэсэн. Энэ муухай авгалтай өөрчлөгдөөд эрвэхэ болж байгаатай адилхан
Бидний одоо энэ амьдарч байгаа бие ямар бие вэ гэхээр өвддөг, ядардаг, за бас зовдөг, шаналдаг тийм ээ. Бидний энэ амьдарч байгаа бие бол яг бүрэн төгс бие бол биш байж байгаа. Бидний энэ биеийг энэ авгалдаа өөрчлөгдөөд ирвэхэ болж байгаатай адилхан өөрчлөөд Бурхан Диваачн руу авч явна гэж байгаа. За энэ бичлэгийг хамт харъя. За энэ навчин дээр явж идэг нөгөө ут чинь навч идэл уулна амьдарч байгаа. Наагуулдаа өөрчлөгдөөд хүүхэлдээ боллоо гэж. За өөрчлөгдөөд хүүхэлдээ болсныхаа дараа хоёр дахь дахин төрж байна. За хоёр дахь дахин төрсөн чинь юу болж хувирж байна вэ? Ийм гоё өнгөтэй ирвэхий болоод дахин төрөөд өөрчлөгдөж байна. За. Библийн илчлэл 21-ийн 1-4-ийг хамтдаа уншийе. Би шин тэнгэр, шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар өнгөрөн одож тэнгис үгүй болов. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчна. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. За. Библиэлд Бурхан би шин тэнгэр, шин газрыг харлаа гэж хэлж байгаа. Энэ юу хэлж ийнө гэхээр Диваачн хэлж байгаа. За бүгдээ эхний өдөр сурсан тийм ээ. Диваачн ямар газар гэж сурсан бэлээ? Мөнхийн үсгийг сурсан юм уу? Өөр юу гэж сурсан бэ? За, Диваачнд очих юм бол сая унсанчлан үхэл гэж байхгүй, өвдөх гэж байхгүй, ажил хийн гэж байхгүй, за гашуудаал, уйлаал, хөгшрөөл, нас барна, тийм зүйл байхгүй. Энэ Диваачн ямар газар вэ гэхээр бид бүхэн мөнхөд баяр хөөртөө аз жаргалтай байх тийм газраа гэж байгаа. Ямар гоё газар вэ тийм ээ? Эхний өдөр бүгдээр сурсан шүү дээ. Диваачнгийн гол амийн гол байгаа, бас сар болгон жимсээ өөрчилдөг одоо мод байгаа. Диваачнгийн шаланч хүртэл юу гэсэн бэлээ? Алт гэсэн шүү дээ. Тэгэхээр ийм үзэсгэлэнтэй газар руу Бурхан бидрийг авч явахын тулд яасан байх нь? Гимнүглийг уучлах ажлыг гүйцэлдүүлсэн байх. За, та бүхэн Диваачн руу явж чадах найдварыг олж авсан уу? Авсан гинэ. За, дахиад сайн чанга хариулаарай. За, бид бүхэн Бурхан руу одоо Диваачн руу орж чадах хүүхдүүд болсон уу? Тий, ингэж хариулах хэрэгтэй шүү дээ. Ийм гайхалтай гоё Диваачн руу орох Бурханы хүүхдүүд болсон юм чинь тийм ээ? Оо, 2 дугаар ангийнхан мундаг байна. За. Авралыг авсан бид бүхнээс Бурхан
хүссэн нэг зүйл байгаа. Юу хүссэн бол за миний дотор байгаараа гэдгийг хүссэн байгаа. Миний дотор байгаараа гэдэг чинь чуулганы амьдрал, чуулган дотроо байгаараа гэдгийг Есүс биднээс хүссэн гэж. За энэ ишлэлийг багш нар уншия. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор орших тун, би ч та нарын дотор оршин, усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө үржим сургуулж чадахгүй адил та нар миний дотор оршихгүй бол тийм байх болно. Есүс миний дотор байгаараа гэдгийг хүсэж байна. За энэ 19 оны Библийн орчуулга байгаа. Өмнөх орчуулга дээр нь ингэж бичигдсэн байгаа. Хамтдаа уншия. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Миний дотор байгаараа гэдэг чинь юу гэсэн үг гэлээ? Тий, чуулган дотроо байгаараа гэсэн үг. Энэ чуулган болвол Есүст итгээд аврагдсан хүмүүсийн цугладаг газрыг чуулган гэж байгаа. За. За энд нэг хоёр нохоо зодтолдож байна. Энэ хоёр нохооны хинний алхал хариултыг нь мэдж байна тийм ээ. За. Энэ наадлын нохоод нь их хоол өгөөд. Тэгвэл аль нохоо нь ялах вэ? Энэ хоол их идсэн нохоо нь ялна шүү дээ тийм ээ. За тэгвэл наадлын нохоогд нь хоол өгөхгүй өлсгөөд цаадлын нохоод нь их хоол өгөөд. Тэгвэл аль нохоо нь ялах вэ? Тий энэ цаана байгаа нохоо нь ялна. За үүнтэй адилхан биднэрт одоо хоёр төрлийн сэтгэл байгаа гэж байгаа. Ямар сэтгэл вэ гэхээр бидний аврагдахаас өмнө махбодийн сэтгэл. Бидний аврагдсны дараа ариун сүнсний хүсдэг сэтгэл. Ийм хоёр сэтгэл байгаа гэж хэлж байгаа. За энэ хоёр нохооны хэн нь ялаад байна уу? Аль хоол сайн идсэн л ялаад байна шүү дээ тийм ээ. За Библиэлд бид бүхэн махбодийн хоолоо сайн иддэг шиг энэ сүнснийхээ хоолыг ч хүртэл сайн идэрээ гэж хэлсэн байж байгаа. За хамтдаа уншия. Харин би та нарт хэлье. Сүнсээр яв. Тэгвэл та нар махбодийн хүслийг гүйцэтгүүлэхгүй. Яагаад гэвэл махбод сүнсийн эсрэг хүсдэг. Сүнс махбодийн эсрэг хүсдэг юм. Хүссэн юмсыг чин хийлэхгүй тулд махбод сүнс нэгнээ эсэргүүцдэг ажээ. За бидний энэ махбодийн хүсэл юу гэхээр залхуурдаг. За сүмдээ явахыг хүсэхгүй байдаг. За илүү их тоглож наадахыг хүсдэг, зурагт үзхийг хүсдэг тийм ээ. За ариун сүнсний хүсэл нь юу вэ гэхээр Бурхны үгийг сонсохыг хүсдэг. Ангийнхаа найзуудтайгаа уулзахыг хүсдэг, сүм дээрээ ирэхийг хүсдэг, багш нартайгаа нөхөрлөхийг хүсдэг. За хүүхдүүд маань одоо жаахан ядраал, нойрон хүрээл, сандлаанаалал ингэж ирж байна. За бүгдээрээ нэг сайхан суняагаад тэгээд үргэлжлүүлээд түр үгнээс хэлээд дуусгая. За гараалдлаарай. За урагшаа. За хоошоо. За баруун тийшээ. Баруун. Зүүн гар. За зүүн тийшээ. За хоошоо. Урагшаа. За бүгдээрээ нэг жаахан дасгал хийгээрэй ингээд урагшаа хоошоо нэг хараад.
Багш нэг асуулт асууя. За урагшаа хараарай. Та бүхэн хэдэн хуруутай вэ? За 10 хуруутай хүүхэд бас байна. Хүнд хэдэн хуруу байдаг вэ? Тий, 20 хуруу байгаа шүү дээ, тийм ээ. За, үргэлжлүүлээд үгнээс суръя. За. Бурхны хүүхэд аврагдсны дараа өөрчлөлтөд амьдрах хэрэгтэй гэж байгаа. За. Аврагдсны дараа Бурханд итгээд сүмд явдаг хүмүүсээс ямар өөрчлөлтүүд гардаг вэ гэхээр энэ хүн яаж ийн үү? Тамхи татж чинь, тийм ээ. Тамхи татдаг хүн аврагдсны дараа тамхиа хайдаг байж байгаа. За энд нэг гөлөг хүртэл тамхи татаа байж байна. За аврагдахаас өмнө найзуудтайгаа ёстой зодтолтоол анги дээрээ ёстой хүмүүлэл зодтолдог байсан бол аврагдсны дараа яах хэрэгтэй бол? Аврагдсны дараа зодтолтож болохгүй гэж байгаа. За аврагдахаас өмнө нэг нэгээ үзий ядаал, шоолоол, гадуурхаал тийм үйлдэл гаргадаг байсан бол бас худлаа ярьдаг байсан бол за бас аврагдахаас өмнө хулгай хийдэг байсан бол одоо Бурхны хүүхэд болцсон юм чинь тэгж амьдрч болохгүй гэж байгаа. За та бүхэн тоглоом тоглодог уу? За тоглодог хүүхэд ч байна, тоглодоггүй хүүхэд ч байна, тийм ээ. За. Бурхан биш үү? Бурхны хүүхэд буруу амьдраад ах юм бол яадаг вэ гэхээр сахилгажуултыг өгнө гэж байгаа. За эндээс харуул. Аврагдсан хүүхэд хулгай хийгээ яваад иж болох уу? Болохгүй байж байгаа. За нэг. За энд нэг хүүхэд байна шүү дээ. Энэ хүүхэд яасан байна? Зодуулсан байна, тийм ээ? Аав нь ёстой саваагаар нь сайн зодож өгсөн байна. Яагаад зодуулсан бэ гэхээр хулгай хийж ягаад баригдсан. Үр дүн нь уулна дахь хулгай хийж байгаа баригдаад за аава би ёстой дахиж хулгай хийхгүй гээл гуйж байгаа л гайгүй өнгөрсөн. Тэгсэн чинь дахиа хулгай хийж байгаа баригдсан. Аав нь яасан бэ гэхээр ёстой сайн гөвшөөд өгсөн байна. За өмнө энэ хүүхэд би ёстой дахиж тэхгүй гээл дуулна. Нэг удаа өршөөгдөд өнгөрсөн байж байгаа тийм ээ. Тэгтэл хоёр дахь дахиад хулгай хийж гинэ гэдэг чи яасан бах нь? Буруу зүйлийг давтан хийгээд байх юм бол энэ аав нь хүртэл энэ хүүхдийг сахилгажуулж байгаа үстэй тийм ээ. Үүнтэй адилхан Бурхан бидрийг буруу амьдраад байх юм бол сахилгажуулнаа гэж байгаа. За урт ишлэл байна. Багш нар нэг дугаар хамтдаа уншъя. Учран хайрладаг хүнээ эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо тэр ташуурдаг гэсэн байдаг. Та нарын твчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна. Бүгдээрээ хүрдсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус бутаж ач. За энэ хүүхэд хулгай хийгээд буруу амьдраад байхад аав нь сахилгажуулж байгаатай одоо саваагаар зодж байгаатай адилхан Бурхны хүүхэд болоод гим нүглээ уучлуулсан бидүүхэн өмнөхтэйгээ адилхан буруу амьдрал, худлаа яриад, хулгай хийгээл тэгж амьдраад авах юм бол
Бурхан биднэрт сахилгачуулнаа гэж. Ойлгож байна уу? За тэгэхээр бид бүхэн сайн амьдрах хэрэгтэй байх нь уу, муу амьдрах хэрэгтэй байх нь уу? Мэдээж сайн амьдрах хэрэгтэй гэж байна. За одоо нэг чухал агуулгыг хэлээд тэгээд дуусгая. За. Энэ машин хэдэн дугуй байдаг вүлээ? 4 дугуй байдаг шүү дээ, тийм ээ? За. Энэ ишлэл байгаа хамтдаа уншия. Харин бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсөгтөн идүүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь түүнд алдар байх болтугай. Амин. За машин 4 дугуй байгаатай адилхан аврагдсан Бурхны хүүхдүүдэд одоо итгэлийн амьдрал гэдэг зүйл байгаа. Итгэлийн амьдралд ч гэсэндээ 4 дугуйтай адилхан 4 чухал элемент байгаа. Машин 3 дугуйтай бол явж чадах уу? Чадахгүй шүү дээ. За 2 дугуйтай бол машин явж чадах уу? Яаж 2 дугуйтай машин явах юм бэ? Чадахгүй шүү дээ, тийм ээ. За үүнтэй адилхан аврагдсан бид бүхэнд маш 4 чухал зүйл байгаа гэж. Эхнийх нь юу гэж юм? Дараагийнх нь нөхөрлөл, сайн мэд. Машин 4 дугуйгүй бол явж чадахгүйтэй адилхан аврагдсан бид бүхэн энэ 4 зүйлгүйгээр итгэлээрээ өсөх боломжгүй байж байгаа. Энд хэлж штэ тийм ээ. Улаанаар бичсэн хэсгийг хамтдаа уншия. Нэгүсэл болон мэдлэг дотор өсөгтөн. Эзэн дотор байдаг амьдрал гэж юм тийм ээ. За. Аврагдсны дараа бид бүхэн үгийг сурах хэрэгтэй гэж байгаа. Бас залбирах хэрэгтэй гэж байгаа. За бас найзуудтайгаа ангийнхаа хүүхдүүдтэй нөхөрлөх хэрэгтэй гэж байгаа. Тэгэд хамгийн чухал нь энэ сайн мэдээг гэр бүлдээ найзуудаа тараах хэрэгтэй гэж байгаа. За. Энэ ишлийг хамтаа уншия. Үгийн цэвэр сүг нилэх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үгээр авралт хүртлээ өсөх юм. Үгийн цэвэр сүг яагараа гэж байна? Энэ нилэх хүүхдүүд хамгийн хэрэгтэй зүйл нь юу бол? Сүү, тийм ээ. Та бүхэн яаж өссөн бэ? Тий, сүүгаал өссөн шүү дээ, тийм ээ. Үүнтэй адилхан ийм Бурхны үгийг хүсэн тэмүүлээрэ гэж байна. За. Энэ хүүхэд ээжийнхээ мөмийг сайн идчихэж л өсч чадна шүү дээ, тийм ээ. Үүнтэй адилхан аврагдсан бид бүхэн энэ Бурхны үгийг сайн сурж байж л итгэлээрээ өснө гэж байгаа. За. Бурхан бас биднийг залбираараа гэсэн. За эхний ишлэлийг хамт уншия. Та нар нэрээр минь юм говьвол би түүнийг чин үйлдэн. За бас Библиэр тасралтгүй залбираараа гэсэн. Бүх зүйлд залбирлаараа талархалтайгаар Бурханд хүсэлтээ мэдүүлээ гэсэн. За залбирал гэдэг нь юу вэ гэхээр бид бүхэн өөрийнхөө сэтгэлийг Бурханд хандаад өчөх хэрэгтэй. Та бүхэн аав ээжтэйгээ утсаар ярьдгүү. Ааваа би нэг юм авч идэх гэсэн юм аа. Дэлгүүр дотор байна. Над руу мөнгө шилжүүлээд өгөөч ээ. Ингээ ярьдгүү. Ярьдаг шүү дээ, тийм ээ. Надад хэрэгтэй байгаа зүйлээ, авахыг хүсэж байгаа зүйлээ аавдаа хэлээд, аав ээжтэй хэлээд мөнгө авдаг ч уу, тусламж авдаг ч уу, тийм ээ. Үүнтэй адилхан бид бүхэн Бурханаас хүсэж байгаа зүйлээ залбираад гуйх хэрэгтэй гэж байна. За бас миний дотор оршигтун гэсэн шүү дээ, тийм ээ. За хамтдаа уншия. Миний дотор оршигтун, би ч та нарын дотор оршин ус үзмийн модонд холбогдохгүй бол
мөчөр өөрөөсөө үр жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор оршихгүй бол тийм байх болно. За Бурхан бидрийг миний дотор оршоороо гэж байгаа нь. За энэ ус үзэн байна тийм ээ. За ус үзэн ургахын тулд яах хэрэгтэй бол? Тийм мэдээж ус нар одоо хэрэгтэй зүйлүүд байгаа. Гэхдээ энэ ус үзмийн мөчр нь модондоо холбоотой байж ижил яах вэ? За багш нь бол нэг сайн зураг зурж чадахгүй ч гэсэн тавхан чигараа. За энэ мод байна. Энэ модноос үр жимс ус үзэн ургая гэвэл яах хэрэгтэй гэхээр энийг мөчр гэдэг тийм ээ. Мөчр нь модондоо холбоотой байдаг тийм ээ. Хэрвээ энэ мөчр модноосоо тасраад газарт унчих юм бол ургах чадах уу? Чадахгүй шүү дээ тийм ээ. Яаж иж үр жимс гаргав энэ мөчр? Энэ модондоо холбоотой байж ижил өөрөөсөө ус үзэм ургуулж чадна тийм ээ. За үүнтэй адилхан Бурхан бидрийг чуулгантайгаа холбоотой байгаараа гэж хэлж байна. За энд нэг ус үзмийн хонгорцог байна. Энэ тасраа унчвал яана гэж байна? Тэгэл одоо дуусна шүү дээ тийм ээ. Өөрөөсөө үр жимс ургуулж чадахгүй шүү дээ тийм ээ. За бас бидрийг сайн мэдээ тараагаараа гэж Бурхан хэлсэн. За эхний ишлэгийг ханд уншия. Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунхаглагтун. Есүс бидрийг яагаараа гэж байна? Энэ сайн мэдээг бүх ертөнцөөр яваад тараагаарай гэсэн. За бас үгийг тунхаглал цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуул гэсэн. Сайн мэдээ тараана гэдэг нь бид бүхэн энэ 7 хоногийн турш тийм ээ сүмдэр ирээд Бурхны үгийг сураад Есүс бидний гим нүглийг уучлж өгсөн гэдгийг сурлаа штэ тийм ээ. Та бүхний аав ээжүүд ах эгч нар энийг мэдж байгаа юу? Мэдхгүй байгаа хүүхдүүд бас байгаа штэ тийм ээ. Тэр мэдхгүй байгаа хүмүүст хэлээд ирээд үгийг сонсоод аврагдах хэрэгтэй гэсэн үг. За дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэсэн. За одоо товчхон ганц хоёр агуулгыг хэлээд тэгээд дуусгая. За өчтөр сурсан тийм ээ. Энэ хүүхдийг ээж нь хараад яаж ийн үү? Өстөр яана гэлдэг чинь тийм ээ. За энэ хүүхд хэрвээ энэ шавартайгаа гэрлүүгээ орно гэвэл яах вэ? Оруулахгүй шүү дээ тийм ээ. Гэрлүүгээ хэрвээ орчвол яах вэ? Одоо хамаг гэр нь бүр заваараад шавар шавхаа болоод будаа болно шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ хүүхдийг яаж иж гэрлүү нь оруулах хэрэгтэй вэ? Тий, усанд оруулаад угаагаад цэвэрхэн болгож яхад гэрлүү оруулах хэрэгтэй. За энэ хүүхдийг цэвэрхэн болгож яхад гэрлүүгээ оруулах хэрэгтэй. Үүнтэй адилхан Бурхан бидрийг гим нүглээ хаяад цэвэрхэн болоод сайн амьдарч ягаад бас энэ гим нүглээдээс хаяад тэгээд диваажин руу дагуулад явна гэсэн. За бид бүхэн урдын адил өмнөх төв төрхөөр амьдарч болохгүй гэсэн үг.
За энэ нэг ишлэгийг уншаад тэгээд дуусгая. Харин сүнсний үржимсэн бол хайр, амар баярлсан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дүлгөөн зан, өөрийгөө захирах зэрэгэн юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. За Бурхан бидрийг энэ үржимснүүдийг өөрөөсөө гаргаад амьдраараа гэж хэлсэн байгаа. За энэ хүртэл сураад үгээ дуусгая. За хамтдаа залбирая. За нүдээ ханаад гараа атгаад хамт залбирая. Биднийг хайрлаад аварч өгсөн Бурхан минь ээ, таньдаа үнэхээр их талархлаа. Эзэн Бурхан та бидний гимн үглийг бүгдийг нь загалмай дээр цовдлогдсон нас бараад уучлж өгсөн билээ. Эзэн таны энэ агуу хайрыг илүү баттай мэдээд, илүү баттай ухаарч итгэж таар та туслаарай. Энэ удаагийн семинараар дамжуулаад үгийг сонссон бүхий л хүүхдүүд маань хараахан бүрэн дүүрэн итгээгүй хүүхдүүд ч гэсэндээ байгаа бол илүүхээр хойштоо үгийг суралцсангаа баттай итгэлийг олж авч таар та туслаарай. Мөн аврагдаад Бурхан таны хайрыг ухаарсан хүүхдүүд эзэн таны бий болсон чуулган дотор илүү итгэлээс хаад ариун сүнсний үр жимсийг ч гэсэндээ өөрөөсөө ургуулад амьдарч таар та туслаарай. Одоо үгийн дараа хэсэг хэсгийн ангийн нөхөрлөө гавлээ. Бүхий л ангийн нөхөрлөлтөө эзэндээ хамт хайж өгөө туслаараа, тусалж удирдах өгөөрөө. Үлдэж байгаа бүхий л цагийг Бурхан тань даатгаад биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен.